Ерөнхийлөгчийн санаачилсан улсын хурлын гишүүдийг эгүүлэн татах агуулгатай хуулийн төслийг цаашид хэлэлцэх эсхийг дэмжих хэсэг санал хураалт энд пүрэв гарагт болно. Тэгвэл одоогийн байдлаар ардчилсан намын 25 гишүүн, хүн намын 7 гишүүн тухайн хуулийн төслийг дэмжихгүй гэж мэдгдлээ. Харин эрх баригч Монгол Ардын намын хувьд гишүүд өөрсдийнхөө итгэл үнэмшлэр саналаа өгнө гэх тайлбарыг өгсөн байна. Улс төрийн хүрээнд гол маргаан дагуулсан сэдв болоод байгаа улсын хурлын гишүүнийг хугацаанаас өмнө эгүүлэн татах агуулга бүхий ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслөөр улсын хурл суудалтай намууд өөрсдийн байр суурийг илэрхийлж эхлэв байна. Гэхдээ хамгийн олон суудалтай Монгол Ардын нам ардчилсан намууд гишүүдэд хайрцаглахгүйгээр өөрсдийн итгэл үнэмшлээр нь саналаа өгнө гэлээ. Ардчилсан намын хувьд нийт 42 гишүүнтэй ч үүнээс 25 гишүүн нь уг хуулийг эсэргүүцэхээр санал нэгджээ. Ардчилсан нам энэ хуулийн төслийг үзэл баримтлалынхын хувьд дэмжихгүй. Ардчилсан намын бүлэг үзэл баримтлалынхын хувьд, үзэл санааныхын хувьд дэмжихгүй. Мөн тодорхой тооны өөр байр суурьтай гишүүд бас өөрийнхөө дотоод итгэл үнэмшлээр оролцож болно гэдэг ийм бүлгийн дүрмийн дагуу заагдсан шийдвэр хэдэн хүнтэй хариуцлага тооцох, хэдэн хүнийг зүгээр мултлахын төлөө эргээд хийсэн бүхнийг боловсруулах гэж. Тэгэхээр Монгол улсын ерөнхийлөгчид одоо энэ алдаагаа залруулах, энэ хуулиа буцаагаад татах бүрэн эрх боломж нь бас байна. За энэхүү ардчилсан нам гишүүдэд хайрцаглахгүй гэдгийг мэдгдсэн бол улсын хурл 8 судалтайч дотроо мөн л зөрчилдөөнтэй байгаа хүн намын зөвлөлийн хувьд эцэстээ үндсэн хуулийн зөрчилд агуулах учраас дэмжихгүй гэсэн шийдвэрт нэгджээ. Тэр үндсэн хуулийн агуулгад нь нийцүүлээд үнэхээр улсын хурлын гишүүд өргөсөн тангаргаасаа нятсан, гэмт хэрэг үйлдсэн, тогтоогдсон, холбогдсон бол тэрийг эргүүлэн татдаг процессоо наривчлаад ороод ирвэл энэ хуулийг бид нар хэлэлцээд дэмжиж батлаад явах нь зөвөө л гэж. Их үндсэн хуулиндаа өөрт нь өөрчлөлт оруулж иж их хурлын гишүүний эгүүлэн татах нөхцлүүдийг дэлгэрүүлэх, өргөтгөх боломж нь бол байгаа. Тэгэхээр ийм учраас нэгдүгээрт ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийн хувьд санаачлах субъект нь биш юм аа. Тийм учраас энийг бол хэлэлцэж эхлэх нь бол бас зөв биш байна. Харин олонхын бүлгийн хувьд нэгдсэн байр суурь илэрхийлэхгүй гэлээ. Учир нь тус намын бүлэг дотор хагарал энэ хуулийн төслөөр иргэн сэтрээд байгаа юм аа. Энд одоо заавал гишүүдийнхээ байр суурийг нэгтгэж бас энэ гишүүд үзэл бодлоо илэрхийлэх үйл явцад нь нэг их одоо бүлгийн хайрцаглалт хийгээд хэрэггүй юм байна. За Монгол Ардын намын гишүүд хэдийгээр шүүмжлэлтэй байр суурийг илэрхийлж байгаа ч эцсийн дүндээ олонх нь ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг дэмжих магадлал бий. Тодорхойлбол өнгөрсөн 7 хоног төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар энэхүү хуулийг шүүмжилсэн гишүүд олон байсан ч санал хураалтын дүнд дэмжигдсэн юм а.